Яа баярлалаа. Би одоо нэг юм ойлгохгүй байгаа юм. Төсвийн тодтолцоолоор ингээд тэгшдгсэн байдлаар 9% гээд өрг өгчдөг. Нөгөө нийгэм эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ энэ дээр яг хийгдэж байгаа мó хийгдэхгүй байгаа. Зүгээр л одоо дүнгээ хараад тоон дээр тулгуурлал 9%-ийн шууд тань тэдийн хэмжээний төсвийг тань гэж орж ирээд байгаа шиг л харагдах юм. Ер нь энэ манай төсвийн тодтолцоолын мэргэжлийн байгууллагын суур шинжилгээ үнэлгээ яг мэргэжлийн байгууллагуудаар хийгдэж явж байгаа юу? За ингээд хараад ахтал сангийн яам л орж ирж байгаа. Сангийн яам тоогоол яриад байгаа. Гэтэл энэ бүтээмжтэй холбоотой асуудал огт хөндөгдөхгүй байгаа. Одоо сая уянга гишүүн хэлж байна. Одоо энэ ой агентлаг усны агентлаг чинь 38 хүнтэй шүү дээ. Тэгээ одоо яах юм? 9% насгаар 3 хүн асах юм. Одоо 35 болох юм. Тэгээ энэ угаасаа цөөхөн хүнтэй. Дээрэс нь бүгдээрээ өдөр шөнөгүй ажилладаг хүмүүс байгаад идэг. Хоёрдугаар нь урьдчилан сэргийлэх ажлуудаас ингэж хамаагүй таньж болохгүй. Малын вакцина хасаад байвал эргээд халдварт өвчин чи ихсээд өнөөдөр төсвийн тодтолцоолоор танагдсан мөнгө чинь эргээд намар хэд 10 дахин нэмэгдэж орж ирнэ шүү. Монгол улс мал аж ахуй орн шүү. Энийгээ бид нар маш сайн тооцох ёстой шүү гэдгийг би хэлэх гэж байна. Урьдчилан сэргийлэлтээр байгаль орчны яамн дээр гэхэд жишээлбэл тэр ойн хөнөөлт шавьчтай тэмцэх асуудлыг сайн ярьж байна. Хөнөөлт шавьчтай тэмцэх ажил хийгдэхгүй байсан учраас миний үед тооцоо судалгаа гаргаж үзэхэд 735 мянгангаа авсан шүү дээ. Ингээ 22 он, 23 он, 24 он тасралтгүй хийж иж өнөөдөр 430 хэдэн мянган гаруй орж ирж байгаа. Тэгээ энэ дээр нь одоо 240 мянгангаа дээр нь хөнөөлт шавьчтай тэмцэх ажил хийх ёстой гэдэг ингээд мэргэжлийн байгууллага нь оруулж иргээд энийг таннаа гэж сууж иж болохгүй. Энэ бол яагаад ч болохгүй асуудал. Тэгээ энийгээ бид нэр хизээ ингэж сайн мэддэг болох юм бэ. Бототор сайд байгаль орчин амьсгалын өөрчлөлтийн сайдаар томилогддог бас удааг баг шиг байна. Тужийн арс төмөртэй холбоотой асуудал дээр өчигдөр уржигдэрж байгаа л хөрхий сошиал дээр мэдээлэл яваад байна. Тэгээ энэ сайд байгаль орчны сайд чинь маш их ажилтай төмөр гээд ингээ яваад өгдөг. Хөнөөлт шавж гээ яваад өгдөг. Ус хэд яваад өгдөг. Байгаль орчны сайд нар ер нь үеийн сайд нар энэ барилга байшин суудгаа болио гэж уриалга гаргал явсан л та. Тэгээ би Бототор сайдыг бол явж байгаа хувьд бол дэмжиж байна. Тэгээ байнгын хороодын хуралдаан дээр энэ холбогдох албан тушаалтнууд нь байж байвал зарим тохиолдолд бас сайд ажлыг явьжсэн дээр баг. За тэгээ тодруулах хий дараа. За 3 номер Гамбат төрийн нэр хариулъя. За тэр 9% ийм болцсон. Яг би тэр юун дээр засгийн газрын хэрэглэх газрын дараагаар ахалсан төрийн хэмнэлт төрийн бүтээмжийн зөвлөл гээд ингээд ажилласан. Тэгээд энүүн дээр нэлээд тийм ажлын байрнууд дээр бас нэлээд дүгнэлтэйгээ чиг үүргийн давхардал энэ дээр ажиллаад эндээсээ улбаатай гарсан нэгтгэн. За хоёр дахь нь сая жилийн хөгжлийн төлөвлөгөө улсын хурлаар батлагдаад эдийн засгийн хөгжлийн яамн дээр бас яг энэ чиглэлээр ажиллаад нийт төрийн албаа агчдыг 9% багш хэмж ороохгүйгээр 9% төрийн албаа агчдын тоог бууруулна гэдэг байдлаар улсын хурал дээр батлагдсан. За эндээс үндэслээд яагаад 10 биш яагаад 5 биш 9 гэдэг тоо бол энэ ингээд ажлын хэсгүүд дээр ингэсэн. За сая сүүлд дахиад засгийн газрын хэрэглэх газрын дэд дараагаар ахлуулсан бас ажлын хэсэг ажиллаад тэр өмнөх төрийн бүтээмжийн зөвлөлийн тэр гаргасан судалгаад тэр ажлын хэсгийн ажил дээр үндэслээд сая энэ 9 гэдэг тоог бол оруулж ирж ингээд төсвийн тодтолцоолт өргөн барьсан. Багш хэмжээс бусад салбар дээр 9%. За засгийн газрын хуралдаан дээр энэ асуудлаас удаа дараа хэдэд удаа яригдсан. Эндээс өгсөн чиглэл бол эхнээлжин сул оронтоонуудаа оронтооныхоо хэмжээгээр төрийн албаа агчдын тоог бууруулаа гэдэг ийм байдлаар бол үүргүүд бол өгцөн. Дараа нь чиг үүргийн давхардал гэдэг ийм байдлаар бол төрийн яг ажлаа хийж байгаа төрийн албаа агчдыг цомгтолд оруулж тоог нь бууруулахаас илүү сул оронтоо гэдэг ажлын байрны чиг үүргийн давхардал энэ дээр үндэслэж энэ тоог бууруулаа гэдэг ийм үүргийг бол өгцсөн. Тэгээд төсвийн тодтол батлсны дараа
засгийн газраас энэ тал дээр тогтоол гарч бас энэ хэрэгжилтэн дээр нь засгийн газрын хэрэглэх газар голож ажиллаж ингэж шаналт тавьж бас тодорхой чиглэлүүдийг өгж ажиллана гэдэг ийм байгаа. Нөгөө талдаа за хоёр дахь нь яг хоо төсвийн ерхий одоо шинэ усны газар байгаль орчны яам юуны тэр ойн газар энэ дээрээс хасагдчихлаа ингээд урсгал зардал дээр яг бид эхний 5 сарын төсвийн гүйцэтгэл хасаад үлдсэн хугацаанд хэрэгж дүн дээрээс л хэмж олох зардлууд дээр л дүнгийн бууруулсан. Одоо яг л адилхан зарчим барьж байгаа л яг тооны хувьд бол яг харах дээр өөрөөр харагдаад байгаа юм шиг боловч яг адилхан зарчим бариад хэмж олох зардлуудыг үлдэх хугацаанд бууруулаад явсан. Тэгэхээр тодтол батлагдсны дараа төсвийн ерөнхийлөгчийн захирагч нар урсгал зардлыг дүн дотроо багтаагаад зардлуудаа ирэмблээ сангуужуулаад явна. Урсгал хөрөнгө оруулалт бол хоорондоо гүйх боломжгүй ийм байдлаар бол зарчим хэрэгжийн төсвийн тодтол хэрэгжээд явна гэж. За Батэрдэн гишүүн тодруулъя. Харин Ганбаатаргаа нэг адилхан зарчим л барьж л болохгүй л гэдгийг би хэлээд байгаа юм л да. Жишээлбэл ойн хөнөөд шавьчтай тэмцэх ажил 7 сарын 11 за болий жоохон сунахад 7 сарын 20 хүртэл явдаг байхгүй юу? Энэ ойн хөнөөд шавьчтай тэмцэх төсвөөс хасчвал хугацааных нь хамаарлаар тооцоо хасчвал энэ чинь барилга байшин барих гэж байгаа ажил биш. Хааштай 7 сарын 20 хүртэл явдаг ажил. Энэ чинь шавьчныхаа төрлөөс шалтгаалаад цаг хугацааных нь хамаарал гэдэг зүйлийг нөлөөлдөг байхгүй юу байгаль орчин дээр. Тэгээ энийгээ бодохгүйгээр ингээд нийтлэг байдлаар нь ингээд асч харчин болохгүй л гэж уул нэлээд байгаа юм л та. Батбаатар сайд одоо тэгээ нөгөө ялан унсын эзэн гэдэг шиг Батбаатар сайдлын эцсийн түвшинд л очих юм шиг байна. Энэ урсгал зардал дотор л асуудлаа шийдэх юм шиг байна. Агентлаг усны агентлагийн 38 он дотор ямар юмныхан давхурдал байх вэ гэж хаас. Давхурдлыг хасаад 38 болгоцсон байхгүй. Тэгээ эндээсээ баг хүн хасаарай. Хэн хариулах вэ? Батбаатар сайд. Миний харж байгаагаар сангийн сайд зүгээр л юу хайч барьж байгаа л дээдийн хэмжээр ажиллаж байгаа юм шиг л ажиллаж байгаа шүү дээ. Ойлгож байгаагаар бол Батэрдэн гишүүний хэлдэг дээр эренбийн ойлголт байхгүй. Аль салбараас нь танж болохын аль салбар нь болохгүй юм бэ гэдэг тэр эренбэ тавьсангүй л гэж би өвдөө ойлгож. Тэгээ за яг хөө ингээд нөгөө засгийн газар дэрж байна уу дэрж байна ингээд бүгдээрээ нийлээд ийм ингээд шийдвэр гарч чаар кабинетийн зарчмаар гээд зарим зүйлийг хэлэх юм уу хэлэхгүй юм уу гэдэг нь бас ойлгомжгүй болчих. Одоо л энэ төсвийн тодтолцоолууд өөрчлөгдөд байгаа. Яаж өөрчлөгдөж байна уу гэхээр олонхын бүлэг дээр өөрчлөгдөж эхэлж байгаа. Бидэнд тийм боломж алга байна. Тийм учраас сангийн хамтаага ярилцах ёстой. Эренбийнхээ асуудлыг дахиж Батэрдэн гишүүн тодруулъя. За ойлголоо. Цөлжилт чинь 76.8% очсон шүү дээ надад. 1976 онд Монгол улсын цэвдэг 63% байсан. 2015 онд 29% болсон. Одоо 2050 онд 16 болгож байгаа шүү дээ. Гүний усны хайгуулыг зогсоож болохгүй. Дунд говийн тэр юм явах ёстой. Нийт усны судалгаа, тандал судалгааны бүр 50 тэрбум төгрөгийг байгаль орчны яамн дээр өнөөдөр нэн шаардлагатай хэрэгцээтэй байгаа. Усгүйгээр амьдрах гээд нэг өдөр үзээрэй. Энд сууж байгаа нэг ч хүн усгүйгээр амьдрахгүй ш. Тэгээ байгаль орчны яамнаас ингээд уснаас нь авахуулаад хамгийн хэрэгцээтэй юмнуудыг ингээд танаа хайцсан. Тэгээ одоо сая Батбаатар сайдын ярьж байгаагаар бол энэ чинь засгийн газар дээр сая ярилцааг үл юм ш сангийн сайд. Шууд хайчлаа хийцэн гэж ш. Тэгээ ингэж болохгүй ш дээ. Ийм байдлаар явуулнаад асуудал чинь дуусахгүй дээ. За Ганбаатарын нэр хариулъя. Өнөөр ассан юм уу яасан? Одоо дахиад хариул. Яг та сая би уг нь энэ 9% цомгтгол энэ төр дээр бол тэр засгийн газрын өмнөх засгийн газрын хэрэглэх газрын дараагаар ахлуулсан төрийн бүтээмж, төрийн хэмнэлт төрийн бүтээмжийн зөвлөл дээр одоо 3 талаас оролцож ажилласан ингээд зөвлөл байгаа. Энэ нь бол
хувийн хвшил, төрийн бус байгууллагууд, засгийн газар төлөөлөгдөж энэ гурав дээр нэлээд ярьж энэ төр дээр хэмнж болж бүтээмжийг нэмэгдүүлэх ямар арга хэмжээнүүд байж болох уу гэдэг дээр ажилласан. За энэ зөвлөл дээр бол бас нэлээд өнөд яригдчихэж энэ зардлуудыг бас хэмнэх асуудал санаанууд бол гарсан. Зөв хайч бариад ажиллаагүй л дээ. Гэхдээ би ялангуяа орон тоон дээр бол ажлын байрны чиг үүргийн давхардад бүтээмжийн үнэлгээ хийсний үндсэн дээр эдийн засгийн хөгжлийн яам засгийн газар эрхлэх газар Тэр энээр гүцээж хариулъя. тэгэхээр би энэ дээр яагаад 9 гэж гаргаж ирсэн гэдгийг тэр ажлын хэсгүүд ажиллаж яаж гаргасан, яагаад 10 биш, яагаад 20 биш, яагаад 5 биш 9 юм бэ гэдэг дээр багш юмч орохгүйгээр бусад газар 9% ингээд төрийн албаагчнуудаа бууруулах болцоод амд ийм байдлаар ажилласан л да яг. Тэгээд шинээр байгуулсан засгийн газар дээр бас тодтолыг нэлээд удаа ярилцж байгаад зарчим бариад ийм байдлаар өргөн барьяг шийдвэрсэн л да. Гол яг төсвийн нөхцөл байдал хүндрэлтэй бас цаашид бас сайжрах нөхцөл байдал яг одоогийн түвшинд харагдахгүй байгаа учраас яг ийм хатуу арга хэмжээ авахгүйсээр аргагүй нөхцөл байдал үүсээд ингэсэн. Тэгээд яг урсгал зардлыг төсвийн ерөнхийлөгчийн загш дотор өөрөө зохицуулаад явах зардлаа ирэмблэх байдлаар явах эрхэн нээлттэй үлдэж байгаа учраас одоо төсвийн ерөнхийлөгчийн загш нар зардлаа ирэмбэл санхүүжүүлэхээс өөр арга байхгүй. Нанц